За дараагийн театраас төв шуудангаас баруун дөрвөн зам хүртэлх дулааны шугам сүлжээ шинжлэх ажил өнөөдөр 30% явж байна. 8 дугаар сарын 14-ний өдөр гэхэд энэ ажил бол ерөнхийдөө дуусна. За нийт санхүүжилт нь бол 12.5 тэрбум төгрөг байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч компаниуд 1.3 тэрбум төгрөгийн ажил хийгээд энэ мөнгө авчихсан байгаа юм байна. Төв хэсгийн дулааны шугам 1987 онд ашиглалтад орж байжээ. Түүнээс хойш 27 жилийн хугацаанд нэг ч удаа засвар хийгдээгүй учраас мараалын илэгдэлд орсон. Иймээс дэмжийн 100 аль зэрэг газруудад хийгдэж байгаа дахин төлөвлөлттэй холбогдуулж өсөн нэмэгдэж байгаа эрчим хүч дулааны хэрэглээг хангах зорилгоор төв зам дагуух 1.7 км урттай дулааны шугамыг шинчилж байна. Тэр үед бол үндсэндээ энэ ажил дээр бас энэ шугам сүлжээг солилцоотой холбогдуулаад үндсэн бага энэ олон жил болсон хаалтуудыг нэг бүрчлэн солиод тэгээд энэ дулааны шугамтай уялдаатай ажлууд хийж явж байна даа. Ажлын явц нь ямар вэ? Бидний хувьд бол энэ дулааны шугамын ажлыг бол ерөөс ямар нэгэн байдлаар урдч юмнуудаа хийгээд яваад байгаа. Одоо энэ шугамын чинь үндсэндээ 3 үе шатлалтаагаараа сувгчлаа хийгээд явна шүү дээ. Яг тэр болгон дээр бид нар бас тэр юмд нь төлөвлөгөөрийнхаа дагуу шугамаа хэсэгчлэн солиод хаалт хармуудаараа шинжилээд яваад байгаа. Өнөөдөр бид чинь 10 цагаас өглөөний 6 цагийн хооронд энэ одоо цэвэрлсэн шугамдаар байгаа хаалтуудыг солих заримуудын шугамуудыг зөөн шилжүүлэх ажлуудыг өнөөдөр чинь хийхэд ажлын төлөвлөлөд ажиллаж байна. Таны хувьд одоо юу хийж вэ? Би одоо бэлтгэл ажил хийж байна. Юуны бэлтгэл вэ? Өнөөдөр солих хаалт солих болтуудаас үлдсэн бэлтгэл ажил хийж байна. Энэ одоо ямар нэртэй хоолой? 400 шугам, цэвэрлсэн шугам. Нилээн засвар хийх болчихсон байж юу? Одоо болцсон тэгэл хаалтаа шинжилж солих гээд байж лээ. Төв хэсгийн дулааны шугамыг шинжлэхийн тулд шөнийн цагаар ойр орчмынх нь орон сууцны цэвэр бохир усыг хааж байгаа. Харин төв шуудангаас цэцэг төвийн уулзуур хүртэлх замыг 6 дугаар сарын 25-нд нээхээр төлөвлөж байна. Газар авахгүй гэсэн үг. Дотор нь хүн ороод механизм ороод ч юм уу ингээд ажил төрөл хийх, засвар үйлчлэг хийх бүрэн болцоо одоо. Энэ талаар бол баштаа бодлоо. Өндөр нь метр 80-тай өргөн 2 метр гарантай тийм нэвтрэх сууг. Дулааны шугамд дотор нь ороод засвар үйлчлэг хийхэд бүрэн боломжтой тийм сууг хийж байгаа. Нэг юу тал нь болохоор анх бүтээн байгуулж барьж босгоход хөрөнгөний асуудал бол нэлээд өндөр тусдаг. Нэг нь шийдсэн байгаа бол ажил бүгд ихтэй. Ямарваа нэгэн гахалчууд өөрийнхөө тагаар ороод дамжаад бүх юу бол дараа нь чадвар. Үндсэндээ энэ баруун дөрвөн зам бүр баг бүгдээр тийм болчихно. Төв замд орох дулааны шугамыг шинжлэх ажил төлөвлөсөн хугацаанаас 4 хоногор түрүүлж яваа. Тиймээс хугацаандаа амжиж засвар шинжилгээ ажил дуусгаар байгаамаа. За ер нь бол нийслэл хотын дулааны шугам хоолойг шат дараатаагаар түнэлийн системд оруулж эхэлсэн. Тухайлбал 2010 оноос хойш сонгон хайрхан болоод Баянзүрх дүүргийн дулааны шугамыг түнэлтэй болгожээ. За энэ мэт байдлаар нийслэлийн дулааны шугамыг нэгдсэн системтэй болгох ажил хийгдэж байна. Батцэг Үзий сайхан нар мэдээллээ.